За тэгэхээр Дан Дадааны season 2 гарч ирсэн байна. Тэгээд мэдээж бид бүхэн маш удаан тэсэн ядан хүлээсэн. Өнөөдрийн бичлэгээр season 2-ын эхний аягийг та бүхэндээ тайлбарлаж өгөх болно. Бас үеэс үед надаас үзэгчид маань хаанаас үзэх вэ гэж асуудаг. Сонноос дэлхийн нээлттэй зэрэгцэн Дан Дадааны 2 дугаар бүлэг Univision-ы анime багцад гарч байгаа юм байна лээ. Тэгэхээр цаг алдалгүй үзэх хүсэлтэй бол Univision-ы анime багцаас хүлээн авч үзэж болох нэ. За тэгээ хэдэн сарын дараа буцаж үзэж байгаа болохоор зарим нэг зүйлсээ мартцсан байх. Тийм болохоор хэдүүлээ товчхон тайлбарлаад явчихъя. Season 1-ийн төгсгөл Жижиг тохиолдож буй асуудлын учрыг тайлахаар Момо, Кен, Жижи 3 хамтдаа явдаг. Харамсалтай нь манай Момог халуун аршаанд байхад нь бүр нэг шижигийн эвгүй хөгшин гарууд ирээд өндөрлөдөг. Момо маань яаж зүгээр яг тэдний эсрэг хариу үйлдэл авч эсэргүүцэх гэсэн боловч усан дотор байгаад идэг бас нэлээд булчинлаг шижигийн залуус байгаад идэг болохоор арай бардаггүй. Ёстой нэрээ эргэлт буцалтгүй хүнд байдалд орох үед нь бурхны авралаар халуун аршааных нь хашаа нурж унаад Момод маань зүхтах алтан боломж гарч ирнэ. Даанч яг гараа зүхтахын даваан дээр Момогийн хөлнөөс нэг эвгүй гар бариад авчдаг. Ер нь нөхцөл байдал нэлээд хэцүүдэд эхлэхэд азар Turbo эмээ маань байж тараад халуун аршааны байшин нурж унаад яг Момог аварна. Нурсан байгууламжийг цагдаа сэргийлэх хараад өөмөө Кито гэр бүлийнхэн та нар энийг ингээд нураачж байгаа юм аа аль хүрээд иргээд муур болгонд нь. За тэгэхээр энэ нэг чулуу шиг өнгөтэй саарл нэг юм арьстай ч гэх юм уу энэ гаруудыг маань Кито гэр бүлийнхэн гэдэг юм байна шүү. За тэгээ та бүхэн маань бодож байгаа. Turbo эмээ яаж ирчв? Turbo эмээ яаж ирсэн бэ гэхээр Момо, Кен, Жижи 3 ирэх гэж буй газрыг нууцаар сонсцсон болохоро Момогийн цүнхэн нуугдаад дагаад ирсэн байдаг. Энэхүү балай үйл явдлын дараагаар Момо ирсэн гол ажлаа үргэлжлүүлэн судалгаагаар дэлхийн хүүгийн сүм гэдэг газарт ирнэ. Бас нэг өөр нэршил нь болохоор агуу могойн сүм. Тэнд үргэлжлэн ирээд нэг ютубер болох хүсэлтэй хүүхэдтэй танилцаа сүм дотор ороод могоо гэхэргүй тууд шиг хачин байхыг үзнэ. Сүмийн хүү Момод мэдих томгоо хуваалцаж ярихад олон жилийн тэртээ энэхүү газар нутгийг нэгэн агуу том могоо эзэгэндэг байсан. Хэрвээ энэ агуу могоо үлсэх юм бол галтуул асан дэлбэрдэг байсан учраас хүмүүс могоод мөргөл өргөж айл гэр бүрээс нэг зөөлөөс гарган хүүхдэрээ дахил өргөдөг байсан болж таарна. Ингээд бараг 200 жил шахуу өнгөрөхөд галтуул нэгч дэлбэрээгүй ба энэ тосгон маань өргөжин дэлгэрч халуун аршаа маршаантай болсон гэдэг. Тэгээд яг яагаад дэлхийн хүүгийн сүм гэдэг нэр өгсөн гэсэн чинь манай аав ийм нэр өгчвөл жуулчдыг илүү татна гэж нэрлэсэн мөө гэж авдаг. Ямар ч логикгүй хар ухаан байхгүй хүмүүс галтуул дэлбэрэх, оршин амьдрах газараа алдах гэдэг айдснаас болоод маш олон хүмүүсээр дахил өргөж ямар ч хэрэггүй зөндөө хүмүүсийг хөнөөсөн. Энэхүү буруу үлгэр дуурайлалт нь ерөнхий бас эцэс тавих зорилгоор энэ домогт түүхийг хадгалж үлдээ тайлбардаг болохыг залуу хэлнэ. За тэгвэл Момо энэ ч ажил хэрэг амжуулангаа домгийг мэдэж авах зуур Кен Жижи 2 гэр дотор олж харсан нөхөө ярилцсан зогсох дундуур нь гэрт нь нөгөө Момог хоморлох гэж оролцсон гаруудтай адилхан Кито гэр бүлийн баах эгч нар орж ирээд хоол унд цай уугаад Жижи Кен 2-ыг дарамтлж өгнө. Хачирхалтай зүйл нь болохоор манай Жижи нөгөөдөлөг чинь таниад эгч нар ч мөн адил түүнийг таниад байдаг. Түүгээрс зогсохгүй бүр хамтдаа амьдардаг байх нь. Айда Жижи минь дахиад л бид нарыг сүнс гэж эндүүрээд устгах зорилгоор наадгараа авчирсан юм уу гэхэд Жижи үгүйдээ үгүй эн чинь манай найз Кен байхгүй гээд үнэн нь эвгүй байдалд байхад хаалга дуурайд цагдаа орж ирнэ. Жижи Кен 2 маань аврагдлаа гэж бодсон чинь нөгөө цагдаа чинь Момог барьж авахыг оролцсон шижгийн амьтдыг хөөөлтөд аваад ирсэн байдаг. Хэсэг хугацааны дараа Момо явсаар Кен Жижи 2 дээр ирэхэд бүр шалан дээр унчсан зодуулаад нүдүүлсэн хүнд байдалд байхыг нь хараад шууд гар зүрүүлнэ. Зодтолдох зуур Момог энэ нүдний шилтэй гаж донтон барьж аваад гоёыг нь маш сэвтэй байдлаар барихад цүнхнээс нь Turbo эмээ цухыг гарч ирээд туслана. Хэрвээ та нар сайн анзаарч чадсан бол манай Момо ер нь айгүй азтай аврагдаад байгааз. Тэгээ Turbo эмээ дандаа авраад байна гэж бас ойлгож болно. Ямар учир шалтгаан яг агуулж байгаа вэ гэвэл Turbo эмээ өөрийнхөө яг хүсээр бол авраад байгаа юм биш, аз дагуулдаг муур болчихсон болохоор Момо ерөнхийдөө бол нилээн давгүй азтай гэж би Reddit-ээс ухаж аваад уншсан байхгүй юу? Тэгэл тэгж ойлгосон доо. Нэлийн аваа тулдаж байсан ч Момо Кито гэр бүлийн аархуу эмээг арай л дийлэхгүй ханруусаа өгдөнө. Кито гэр бүлийнхэн агуу могоон домогт гүн гүнзгий итгэдэг ба энэхүү жижигхэн гэр нь яг үндэ тэдний тахил буюу мөргөл үлдэж хүмүүсийг нэг ёсондоо алдаг газар нь олж таардаг. Тэдний дараагийн тахил үлдэх хүмүүс нь Момо, Кен, Жижи 3. Ингэснээр Момо доошоо шингэн орж үхлээ гэтэл азар манай хоёр залуучууд ухаан орж туслах гэсэн боловч бөөндөө доош унчнөө. Доошоо унаад эргэн тойрноо ажиглахад янзын гэр бас аврах том могоо гараад ирдэг. Хар ухаан дутсан хүмүүсийг хэрэгтэй хэрэггүй алаад байна гэсэн чинь үнэхээр л агуу могоо байдаг болж таарна. Гэтэ би буруу ойлгосон байлээ. Могоо зогоо ерөөсөө биш Монгол олгой хорхой байдаг. Аним дээрх дөрүүд маань зарим нэг үйл явдлуудаас болоод бас буруу ойлгосон байдаг. Хэний уншдаг сэтгүүлээс дурддагдан гарахтаа Монгол олгой хорхой говь цүүлийнх гээ гардаг. Ийм том дэлхийн хэмжээний анимаас Монгол гэж сонссон чинь цаанаасаа надад бол амар эвгүй байсан. Та бүхэнд ямар санагдсан комент хэсэгт сэдвтлээ бичээрэй. Нөгөө Кито гэр бүл чинь ёстой дээдлээд хайрлаад байсан харамсалтай нөгөөдүүлэг чинь нэг л залхич нь.
За тэгээ Момо, Кен, Жижи 3 олоо орхоноос цухтаад замдан таарсан гэрлөө ороод нуугдахад яг яасан юм бол бүү мэд Кен маань хувраад Жижи рүү дайрснаар сизон 2-ын 1-р анги дууснаа. Ингээ та бүхэндээ алдарт Дандадан анимийн 2-р бүлгийн эхний ангийг ярьж өглөө. Цоошин 2-р бүлэг яг одоо 7 хоногт нэг ангаар дэлхийд даяар цацагдж байгаа. Тэгвэл Монголд дэлхийн нээлттэй нэгэн зэрэг инновашны аним багцад ороод явж байгаа юм шүү. Ганц хурдан шуургаагаар зогсохгүй хадмал орчуулга, дуу оруулахтай үйлбэр аль аль нь байдаг болохоор нэлээд ашигтай. Тэгэхээр та хэд маань өргөжлүүлээд 2-р улирлаа цаг алдалгүй аним багцаасаа үзээд яваарай. Бид одоо яах ёстой вэ? Би тэднийг хизээч уучлахгүй. Эцэстэн би бие махбодтой болж чадлаа. Одоо бүх хүн төрлөختнийг устгах болно. Дандадан анимийн 2-р бүлгийг Univision Look TV-гийн аниме багцаас хүлээн авч үзээрэй.